Өөрөөр бүсийн эмнэлэгт нэгэн залуухан бүсгүй хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай ирнэ. Тэрээр миний найзыг авраач гэснээс өөр юм хэлсэнгүй. Би энэ тэр чихтэй цус болсон охин. Миний найз охиныг олоод өгөөч. Тэр бол таны Смит. Тэр алга болчихсон гэж Димирээд юу хэлсэн сайн ойлгохдохгүй. Нэг юмаа байнга давтаад байлаа. Канада улс 1995 оны 7 дугаар сар охинд юу тохиолдсон бол яг одоо та бүхэнд би энэ тухай хэлж өгөх болно. Subscribe дарж бидэнтэй хамт байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэд яаралтай тусламж үзүүлж цагдаад дуудлага өглөө. Цагдаагаас ирсэн боловч охин ойлгохтой юм ярьж чадсангүй. Яг тэр өдөр өглөө хотын захад загасжилж явсан хоёр залуу усанд нэг зүйл байгааг анзаардаг. Ойртож очиод харахад залуухан охины цогцос байлаа. Хэргийн газарт ирсэн цагдаагийнхан залуухан охины цогцос таны Смит болохыг тогтоолоо. Нөгөө эмнэлэгт очсон охины алга болсон найз нь мөн байлаа. Нилээн олон шарх авсан охины цогцос биендээ ямар ч хувцасгүй байлаа. Ойролцоо газруудаас энд тэндээс хувцснууд нь олдлоо. Хамгийн сонирхолтой алуулсан охины хувцснууд модны мөчөрт үлгөөтэй байсан. Үүнээс үзэхэд албаар хэн нэгний анхааралд өртөх гэснээс гарцаагүй. Ихэвчлэн гэмт хэрэгтэнгүүд хийсэн хэргийн уул мөрийг балдаг бол энэ харин эсрэгээрээ байсан юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр таны Смит толгойдоо маш хүнд сохилтууд авснаар нас барьсан байжээ. Үүний толгой нь яс хавраг. Гарууд нь хугарсан байна. Үүнээс гадна охины биеийн зарим хэсэгт шүдээрээ хатсан уул мөр байлаа. Тэд гэмт хэрэгтний ДНК-г олсон боловч одоохондоо тус болсонгүй. Учир нь одоохондоо с ижиглэхээр хэн нэгэн байгаагүй юм аа. Тиймээс ДНК-г харьцуулах ямар ч боломжгүй байлаа. Хэд хоног өнгөрсний дараа эмнэлэгт байгаа найз охин Мерси гэрэл ухаан орлоо. Охин тэр өдөр болсон явдлаа цагдаад ярьж өглөө. 7 сарын 2-ны орой 17 настай Мерси таны хоёр үдшилхийн тараад гэрлүүгээ харж явсан. Гинэт бутны дундаас нэг залуу гарч ирээд охтуудыг хүчээр гарнаас нь чирээд бут руу оруулна. Охтуудыг бутны дунд аваачиж цохиураар айлган сүрдүүлээд таниад хувцсаа тайл гэж тушаав. Охтууд маш их айж сандарсан байв. Таны хувцсаа тайлсны дараа залуу түүнийг газар хэвтхийг тушаав. Магадгүй тэр тухайн үед хүчирхийлэл үйлдэх санаатай байж болох юм. Залуу таны руу ойртож цохиураа газар тавилаа. Мерси тэр үед цохиурын аваад залууг цохих гэсэн боловч 17 настай жоохон охины хүч хүрсэнгүй. Тэр үед залуу цохиурын булаан авч өөрийг нь хид хідэн удаа цохиод авав. Толгоондоо цохилт авсан Мерси ухаан алдаж унав. Мерси ухаан орж нүдээ нээхэд өөрийн 5 цагийн үе байлаа. Ойр орчмоос найз охин нь нөгөө залууч харагдсангүй. Арай гэж унаж босоод явсаар эмнэлгийн гадаа очсон нь тэр юм. Хохирогч охин залууг дүрсэлж өгснөөр түүний аман зургийг гаргаж ирэв. Гэвч толгоондоо хүчтэй сохилт авсан охин гэмт хэрэг үйлдсэн газрыг санахгүй байлаа. 7 сарын 17-нд мөрдөн байцаагч руу үйл таних хэн нэгнээс дуудлага орж ирэв. Утасны санаас нэг эрэгтэй хүн тэр өдөр Мерсиг эмнэлэгт би хүргэж өгсөн гэж хэлнэ. Гэтэл Мерси эмнэлэгт өөрөө очсон гэж хэлсэн байсан. Өдрийн 15 цаг 35 минут нөгөө эрэгтэйгээс дахиад дуудлага орж ирнэ. Та нар миний хэн болохыг хурдан олж мэдхийг хүсэж байна шүү. Таны охиныг хазах сайхан байсан. Гээд хэргийн талаар хид хідэн юм хэлж өгнө. Таны охиныг хазсны тухай
Мөрдөн байцаагчаас өөр хинч мэдэх ёсгүй. Тиймээс мөрдөн байцаагч руу залгасан хүн гэмт хэрэгтэн гэдэг нь тодорхой байлаа. Утсаар ярьсан газар руу цагдаагийн байгууллагаас яваад очив. Гэмт хэрэгтэн гудамжны утаснаас ярьсан байж очиход тэнд хинч байсангүй. Утаснаас гарын хий аваад үдсэн боловч маш олон гарын хий байсан тул мэдэх боломжгүй байлаа. Орой нөгөө залуу дахиад цагдаагийн газар руу залгана. Гарын хий үлдээхээр намайг тэнэг гэж бодсон уу? Ингэж хэлэхэд тэр цагдаагийн албан хаагч нарыг холоос ажиглаж зогсож байсан байж тэр инээгээд цагдаагийн албан хаагч нарыг доромжлох сайхан байлаа. Дараа нь тэр ингэж хэлв. Би та нарт намайг барих боломж олгож байна. Би энэ хавьд өөрийнхөө дараагийн шинэ хохирогчийг хайж явна. Хотын иргэдийг энэ мэдээлэл маш ихээр сандаргав. Харин цагдаагийн албан хаагчид юу ч хийж чадахгүй байлаа. Ингэж хэлсний дараа гэмт хэрэгтэн хэсэг алга болов. Энэ нь цагдаагийн байгууллагыг сандаргаж байлаа. Учир нь шинэ гэмт хэрэг гарахаас өмнө ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Гэмт хэрэгтний цагдаагийн байгууллага руу уцтаж доромжилсныг харахаар хүмүүсийн анхаарлыг татахыг мөн хотын иргэдийг сандраахыг хүсэж байгаа нь тодорхой байлаа. Цагдаагийн алба гэмт хэрэгтэн айгаад хотоос гарч зугтсан байна гэсэн нийтлэл хэвлүүллээ. Учир нь ингэж нийтлэл гарснаар гэмт хэрэгтэн утсаар холбогдсон гэж бодож байсан. 1996 оны 4-р сард орон нутгийн үндэсний телевизийн газарт үл таних этгээдээс дуудлага ирнэ. Телевизийн хөтлөгчид гадаа гараад машинаа шалгахыг анхааруулв. Гадаа гарч машиндаа ойртоход машин дээр нь нэг хайрцаг байлаа. Тэр хайрцаг нас барсан охин Мерсиг их. Хайрцаг нь цагдаагийн албан хаагчдыг доромжилсан өгнүүд байсан. Хэргийн газарт ирсэн цагдаа нар машин хайрцаг хоёрыг аваад явна. Гэвч шалгаад юу ч илрүүлж чадсангүй. Гэмт хэрэгтэн эрх чөлөөтэй цагдаа нарыг доромжилсоор байлаа. Энэ удаа тэр цагдаагийн газарт ойролцоо гудамжны утаснаас ярина. Та нарт үлдээсэн бэлэг маань таалагдсан уу? 4-р сарын 21-ний өдөр цагдаагийн албанд ойролцоо байршилтай айлын цонх руу нэг хүн чулуу шийднэ. Гэвч тэр чулуу биш, хайрцагны түлхүүр байлаа. Гэмт хэрэгтэн юмд боосон түлхүүртэй хамт захиа үлдээсэн байжээ. Захиандаа ингэж бичсэн байна. Та нар цагдаа нар надад нилээн занаж байгаа байх. Ойлгож байна. Над шиг ухаантай хүнийг барин гэдэг бол амар ажил бишээ. Би та нарын өдөр болгон барьдаг. Мулгуу хулгайч нар чинь биш шүү. Энэ бол миний сүүлийн гэмт хэрэг биш. Та нар намайг хизээж барьж чадахгүй. Би энэ хотоос хашааж явахгүй. Цагдаа нар энэ захиа хайрцаг түлхүүр бүгдийг нь маш сайн шалгаж үзлээ. Гэвч ямар ч сэжигтэй юм олдсонгүй. Гэвч энэ удаа гэмт хэрэгтэн нэг алдаа гаргасан байв. Хайрцагны гадна скотчнд түүний хурууны хий үлдсэн байлаа. Хурууны хийг Канада болон Америкийн мэргэжилтэнгүүдээр шалгуулав. Гэтэл бас ямар ч хурууны хийтэй таарсангүй. Энэ бол гэмт хэрэгтэн урд өмнө шоронд орж байгаагүй гэсэн үг юм. Цагдаа нар юу хийхээ мэдэхгүй байлаа. Цагдаагийн алба хотын иргэдтэй хамтрахаар шийднэ. Ингээд иргэдээс тусламж хүслээ. Тэд иргэдээс тусгай дугаар руу холбогдож гэмт хэрэгтний хоолойг сонсхийг уриалав. Учир нь хэн нэгэн гэмт хэрэгтний хоолойг нь таньж магадгүй гэж бодсон юм. Нэг хүн цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтний хоолойг таньсан тухай мэдээлэл өгөв. Тэд өөрийнхөө хүү байна гэдгийг хэлнэ. 31 настай Дэвид драйвер эхнэр хүүхэдтэй. Түүний аав нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагаас түүний гэрт нь очиж ДНК шинжилгээ хийлгэж хурууны хийгээ өгөхийг хүссэн. Гэтэл Дэвид драйвер өмгөөлөгчтэй зөвлөлдөж шийдвэр гаргана гэдгийг хэлв. Тун удахгүй Дэвид драйвер хурууны хийг нь авахыг нь зөвшөөрнө. Тэрээр бүх шинжилгээ хийж дуусгаад шинжилгээг устгахыг цагдаагийн байгууллагаас хүслээ.
Ингээд 1996 оны 5 дугаар сарын 3-нд өмгөөлөгчтэй хамт цагдаагийн байгууллагад иржээ. Тэр скотчд наалтсан хурууны хийгийн талаар ямар ч мэдээлэлгүй байлаа. Дэвид драйвераас мөрдөн байцаагч мэдүүлэг авч байхад нөгөө өрөөнд түүний хурууны хийг скотчнд наалтсан хурууны хийтэй харьцуулж шалгаж байлаа. Ойролцоогоор 15 минутын дараа хурууны хийгийн шалгалтын хариу гарлаа. Шалгалтаар мөн болохыг тодорхойллоо. Дэвидийг шууд баривчлав. Хэсэг хугацааны дараа ДНК-гийн хариу гарч гэмт хэрэгтэн мөн болох нь тодорхой болов. Хоёр охины аав, цагдаагийн хүү, нүдэнд дулаахан залуугаас ийм гэмт хэрэг гарна гэж хэн санах вэ? Хотын оршин суугчид үүнийг сонсоод маш их гайхав. 1 жил орчим хотыг айлгсан гэмт хэрэгтэн инхүү баригдсан байв. 1996 оны 10 дугаар сард Дэвид драйверийн хэрэгт амьд үлдсэн охиноос гэрчийн мэдүүлэг авав. Охин ч гэмт хэрэгтэн мөн болохыг танив. Тэр өөрийгөө хийсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэмтсэн шинжгүй байлаа. Мөн өөрийгөө өмөөрхийг оролдов. Гэвч шүүгч түүний хэлснийг авч хэлэлцсэнгүй. Шүүгт зүүнийг 1997 онд бүх насаар нь хорих ял онов. 2000 онд Дэвид драйвер өөрийнхөө хэргийг дахин авч үзхийг хүсв. Гэвч тэр шүүхээр ялагдсан байлаа. 2006 онд түүнийг чанга дэглэмтэй хорих ангиас шүүх эмнэлэг рүү шилжүүлв. Энэ явдал нийгэмд нэлээд эсэргүүцэлт тулгарв. Дэвид драйвер 2021 оны 6 дугаар сарын 23-нд 56 наснда нас баржээ.